Эрчим хүчийг зүй зохистой хэмнэлттэй хэрэглэх, түүнийг олон нийтэд сурталчилан таниулах, зөв дадал хэвшлийг бий болгох зорилгоор эрчим хүчний зохицуулах хорооноос нийгмийн нөлөөллийн аяныг жил бүрийн өвлийн оргил ачааллын хугацаанд хэрэгжүүлэн ажилладаг. Энэ хүрээнд зөв хэрэглэж зөндөө хэмний аяныг Дархуул аймгийн зохицуулах зөвлөл, аймгийн боловсролын газартай хамтран аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй эрчим хүч түгээх хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дэмжлэгтэй зохион байгууллаа. Аяны шалгаруулалт 2 шаттай явагдсан бөгөөд 1-р шат Дархуул аймгийн ерхий боловсролын нийт 24 сургууль тус бүр дээр зохиогдсон. Харин 2-р шатны шалгаруулалтад нийт 8 сургуулийн 80 сурагч оролцлоо. За энэ арга хэмжээнд бол ерөнхий зохион байгуулагчаар бол эрчим хүчний зохицуулах зөвлөл, за тэгээд боловсролын газар, за дэмжигч байгууллагуудаар бол Дархан уул аймгийн Дарханы дулааны цахилгаан станц, цахилгаан дамжуулах үндэсний шүлжээ төвийн бүсийн салбар, за Дархан сэлэнгийн цахилгаан түгээх шүлжээ, Дархан дулааны шугам шүлжээ, за дулаан шараангол төрийн өмчт хувьцаат компани гэсэн нийт энэ 5 байгууллагын дэмжлэгтэйгээр энэ үйл ажиллагааг бол зохион байгуулж байна. За энэ нь болохоор зэрэг ер нь бол хүүхэд багчууд маань яг үгээр зэрэг ээж аав эргэн тойрон байгаа нийгэмдээ нөлөөлөл нь одоо их байдаг гэж үздэг. Ер нь бол одоо 80% нь бол баг нөлөөлж байдаг гэж ингэж үздэг. Тэгэхээр зэрэг энэ хүүхдүүдтэй эрчим хүчийг хэмнэвэл ямар ач холбогдолтой юм, зөв хэрэглэнэ гэж юу юм, ер нь эрчим хүчийг үйлдвэрлэхдээ яадیں, үйлдвэрлээд одоо гаргасан эрчим хүчээ яаж хэрэглэдэг, яавал зөв зохистой хэрэглэх үү, яавал гэр орондоо эдийн засгийн хэмнэлттэй, за байгаль дэлхийдээ ямар одоо хэмснээр ямар ач холбогдолтой юм гэдэг ийм ойлголтуудыг өгөх. За ингээд одоо энэ ойлголтуудыг авсан хүүхдүүд маань эцэг их гэр орондоо эргэн тойрон байгаа хүмүүстэй нөлөөлдөг ийм одоо чухал зүйл болдог гэж бид одоо үздэг. Ер нь бол судалгаагаар үзэхээр зэрэг энэ хүүхдүүд маань бол маш их нөлөөлөгч байдаг. Нэг ялангуяа 1-5 дугаар ангийн хүүхдүүд маань одоо ялангуяа гэр орондоо бол нэлээд сайн нөлөөлөгч болдог. Тийм учраас энэ хүүхдүүдтэй багаас нь энэ ойлголтыг өгөх, энэ ойлголтыг өгснөөрөө бол одоо бусад орчиндоо сайн нөлөөлөгч болж нөлөөллийг үзүүлж тэгээд үр дүнгийн гарах байхаа гэж ингэж бодож байгаа. Төгөө Яаж хэмнэх үү? Чи яаж хэмнэж байна? гэрлээ унтраад, зурагтаа унтраадаг, цэнэлжээ засаалах, Эдрийг салахгүй унтраахгүй бол юу болох вэ? Яах вэ? тавгүй болно. Тавгүй болохоор хоол идэж чадахгүй, усаа буцлах чадахгүй, уцаа цэнэглэж чадахгүй. Тийм шүү дээ, тий. Ашиглаагүй үедээ цахилгаан хэрэгслийн унтраавал тагаа юм. Тог цахилгаангүй бол ер нь бол тий хүмүүс амьдрч чадахгүй. Учир нь тогоор хоолоо хийдэг, бас ус буцалгаж яваад. Тийм учраас ер нь тогоо хэмнэх хэрэгтэй. Найзтай Залгсан цахилгаан хэрэгслээ салгаж хөвшөөрэй. өдөр тутмын хэрэгэлдэг гэрлээ хэрэггүй үедээ зарим хүмүүс асаагаад орхичдаг. Тэгээд гэрлээ унтраахгүй бол тэр гэрэл зүгээр гүйдэл ингээд зүгээр хоосоо яваад байна. Уцаа цэнгэлжүүлээ цэнгэлэгчээ салгах. Тэгэхгүй бол цэнгэлэгч нь юу тэр байгаал байвал тэр гүйдэл нь яваалаа гэсэн. Тэгээд тог гүгэл юм. Хоолоо хийж мөлий зарим хүмүүс филетгээ салгахаа марччихдаг. Тэгээд тэр нь ингээд халаа тэгээд тог явдаг. Надад эрчим хүчээ хэмнэж элбэг баян амьдарцгаая. Тэмцээний дүнгээр 1-р байранд Дархуул аймгийн ерхий боловсролын 31-р сургууль, 2-р байранд оюуны ирээдүй сургууль, 3-р байранд 18-р сургууль, харин тусгай байранд 15-р сургууль тус шалгарлаа.